Дэлхийн томоохон гайхалтай компаниудын түүхийг хүн болгон судалж сонирхохыг хүсдэг. Тэгвэл тэдгээр гайхалтай компаниудын түүхийн талаар ярилцахаар Brand Lab подкастын ээлж дугаар эхэлж байна. За тэгэхээр энэ удаагийн дугаараар хоёулаа Samsung гэдэг компани талаар ярилцахаар бэлтлээ. За гэхдээ Samsung гэдээ аваад үзэх юм бол мэдээж хүн болгонд бол одоо гар утсан ч юм уу те ингээд нүдэнд нь харагдаад мэдрэгдэж байгаа. За гэхдээ Samsung гэдэг компаниг одоо ганцхан одоо компаниар бол бас илэрхийлэх боломжгүй одоо нэг групп компаниар ч юм уу те одоо Монголын бизнесийн орчинд бол илүү одоо нэг группийн зохион байгуулалттай. За тэгээ групп нь бол одоо нэг эцсийн овнрууд эзэмсэн явдаг болохоор Samsung-ийн бүтцэн болохоор арай өөр те одоо ингээд олон компаниар за жишээлх юм бол зөвхөн листэд одоо яг тухайн family гэд хамааралтай холбоотой listed компани 18 компани байх жишээтэй. За тэгвэл дэлхийд одоо хамгийн өндөр ингээд нэг олон танигдсан болохоор Samsung Electronics байгаад байгаа. За тэгэхээр хэдүүлээ болохоор ер нь компани одоо нэг зах зээлийн үнэлгээ ч юм уу бусад одоо тоон үзүүлэлтийг бол ярихтаа бол одоо Samsung Electronics дээр илүү төвлөрөөд бол яриад явагдана гэсэн. За гэтэл энэ нөгөө нэг компани одоо нөгөө үүсгэн байгуулагч ч юм уу Lee Family гэдээ байгаа. За тэгэхээр энэ одоо гэр бүлийн талаар гэд үзэх юм бол нөгөө гэр бүлийн эзэмшдэг бол асар олон бизнес. За тэгээд олон ингээд нөгөө давхар ийм аюутай эзэмшилтэй ийм компаниуд бол байгаад байгаа. За тэгэхээр хоёлаа өнөөдрийнхөө одоо нөгөө Brand Lab-ийн бүтцийг болохоор за нэг 10 хэсэгт бол битээр хуваагаад ярьж байгаа. За тэгэхээр Samsung-ийн одоо мэдээж нөгөө түүхийг тий одоо тухайн компани одоо үүсэл хөгжлийн түүхэл зөвхөн одоо компани одоо separated одоо салангад авах бол боломжгүй. Ягаад тэгэхээр Солонгос улсын засгийн газараас бол ингээд маш их юм дэмжлэгтэйгээр гарч ирсэн ийм компани байгаад байгаа. За тэгээд дараах нь болохоор одоо нэг дайны дараах үйлдвэрлэл. За тэгээд Samsung Electronics-ыг хэрхээ ихэлсэн. За гар утас одоо нөгөө чанар стандарт гэдэг ингээд нэг 10 хэсэгтэй бол хувааж судалгаа хийгээд бэлдсэн байгаа. За тэгэхээр ер нь бол одоо Samsung-ийн одоо үүсэл хөгжлийн түүхийг бол нөгөө яг ганц компани үүсэл хөгжлийн түүх гэж бол харахад бол нэлээ учир дутагдaltaй байна гэж бол харсан. За яагаад тэгэхээр одоо яг Солонгос улсын өөрийнх нь одоо эдийн засгийн өсөлт хөгжилтэй компани одоо үе цаг мөчлөг бол айгүй их тийм давтагдаад явж байгаа. За тэгээд манай компаниас бас өмнө нь хийсэн Capital World подкастаар манай Сүхбат болон Тэмүүлэн нар одоо ахлах шинжээч хөрөнгө оруулалтын зөвлөх Тэмүүлэн нарын бэлтгэсэн Солонгос улсын эдийн засаг хөрөнгөний зохицуулалтын талаарх одоо дугаар дээр бол Samsung одоо Солонгос улсын талаар бол Солонгос улсын түүх эдийн засгийн талаар ярилцсан байсан тийм. Тэгэхээр тэр бол бас нэлээд сонирхолтой байсан. Би бас энэ нөгөө бэлтгэл ажлаа хийж байхдаа бол тэрийг бас давхар сонсоод явж байлаа. За тэгэхээр ер нь бол одоо Солонгос улсыг аваад үзэх юм бол одоо нэг дайны дараа бол ингээд маш хүнд хүчээр ядуу улс байсан. За тэгэхээр одоо яг нийт эдийн засгийн хувьд одоо аваад үзэх юм бол одоо өмнө Солонгос болохоор одоо 60 оноос одоо өнөөдөр 2025 оны байдлаар бол нийт эдийн засаг нь болохоор нэг 470 дахин 475 дахин ингээд өссөн ийм улс болсон байгаа байхгүй. За гэтэл ингэж одоо явахтаа болохоор юунаас одоо ихэлсэн бэ гэхээр мэдээж нөгөө дайны дараа бол ингээд маш ядуу ийм улс байж байгаа. За юуны хөдөө аж ахуй улс байсан. За тэгээд энэний дараагаараа болохоор за хөнгөн үйлдвэрлэл, экспорт, за хүнд үйлдвэрлэл, электрон одоо цахилгаан бараа, за тэгээд хагас дамжуулалтын үйлдвэрлэл, за смарт гар утас, за тэгээд хиймэл оюун ухааны чип буюу одоо нэг хагас дамжуулах хиймэл оюун ухааны чип, за тэгээд үүний дэд бүтц гэдэг энэ одоо эдийн засгийн одоо нөгөө мөчлөгөөр эдийн засгийн ингээд нөгөө гол одоо орлогууд нь бүтцлэгдээд явж байгаа юм байна. За гэтэл яг Samsung-ийн одоо өсөлт хөгжлийн түүхэн гэдэг аваад үзэх юм бол яг үнэтэй ингээд нөгөө баг одоо мөчлөгийн хувьд адилхан улсын түүхтэй адилхан чөлөөр хамт хөгжиж явж байгаа. За тэгэхээр Samsung одоо анх эхлэхдээ бол одоо нөгөө хүнсний үйлдвэрлэл, хүнсний худалдааны компани байсан. За тэгэхээр энэ одоо яаж одоо тухайн үед ингээд survive хийж амьд үлдэх вэ гэдэг дээр тий одоо юун гадагшаан гаргах тий одоо юун дэлхийн брэнд болох биш одоо яаж амьд үлдэх үү гэдэг дээр бол бизнес нь эхэлж байсан. За ингэхдээ болохоор одоо нөгөө хүнсний үйлдвэрлэл, загсны худалдаа гэдэг байдлаар бол бизнес нь эхлэн явж байсан байна. За тэгээд үүнийхээ дараа болохоор электроник буюу одоо электрон бараа, за тэгээд хүнд үйлдвэрлэл, за тэгэнгүүтээ одоо хагас дамжуулагч тий семикондуктор одоо үйлдвэрлэл бол одоо дэлхийг тэр одоо нөгөө Солонгос улсыг түүчээлж одоо дэлхийн зах зээл рүү бол ингээд өрсөлдөд явж байгаа. За тэгээд дэлхийн хэрэглээний одоо нөгөө брэнд тий яг дэлхийд танигдсан одоо алдартай брэндээр болохоор одоо Samsung бол 5-д чагсдаг
юм байна. Одоо яг Samsung Electronics, Samsung гэдэг брэнд нь өөрөө дэлхийн хамгийн одоо алдартай брэндүүдийн жагсаалтан үнцэнтэй брэндийн болохоор 5 жагсдаг болтлоо ингээд явж байгаа. За тэгээд одоо сүүлийн үеийн болохоор одоо нөгөө 2020 оноос хойш өсөлт хөгжил нь болохоор одоо хиймэл оюун ухааны дэд бүтэц одоо чип гэдэг дээр илүү төвлөрөөд явж байна. За тэгээд тэргүүлэгч байр суурьтай явж байгаа. Дэлхийн тэргүүлэгч байр суурьтай. За тэгэхээр мэдээж нөгөө хоёулаа түрүүн нөгөө TSMC-ийн дугаар дээр ярьжсэн шүү дээ. Одоо жишээлбэл Азаас 2 улсын компани одоо 1.80-аас дээшээ үнэлгээтэй одоо компани жагсаалтанд байна гэдэгтэй. За гэтэл цаг хугацаа бол ингээл айгүй хурдан өөрчлөгдөж байна л да. Тэ одоо тэр дугаарыг хоёулаа 1 сарын өмнө баг бичүүлээд явж исэн. За гэтэл тухайн үед бол одоо нэг дэлхий дээр 1.80 үнэлгээтэй одоо нэг 13 компани байсан бол өнөөдрийн байдлаар бол нэг 16 компани бий болчихсон. За сарын дотор 3 компани төрчихсөн тийм. 3 компани дэлхийд. За гэхдээ энэ бүгдөө одоо нөгөө хиймэл оюун ухаан болон одоо чип үйлдвэрлэлтэй хамааралтай компаниуд. За гэтэл нөгөө TSMC чинь болохоор яг хиймэл оюун ухааны одоо чипийн одоо нөгөө advanced chip-ний үйлдвэрлэлээр илүү ингээд нөгөө тэргүүлээд байгаа шүү дээ. За гэтэл Samsung-ийн өнөөдөр төвлөрөөд байгаа нь болохоор илүү одоо memory chip буюу санах хойно чип дээр төвлөрж байгаа. За гэтэл яг энэ зах зээл дээр нь эргээд одоо SK Hynix гэдэг одоо Солонгос компани одоо Samsung-та бас нэлээд өрсөлдөөд 1.80 үнэлгээтэй бас болоод ороод ирчихсэн гэдээ явж байна. За гэтэл энэ нь одоо нөгөө юутай хамааралтай нэхэр тухайн компани маань болохоор илүү одоо нөгөө advanced одоо memory chip-ний одоо арай агсан түвшний буюу high memory энэ чипэн дээр үйлдвэрлэлээр нь бол ороод ирчихсэн байгаа. За тэгэхээр Samsung яаж ингэж амар өссөн бэ гэдэг энэ асуудал байгаа. За тэгэхээр тухайн компани өсөлт хөгжил болохоор за Солонгос улс одоо хөдөө аж ахуйн орноос за өндөр өртөгтэй үйлдвэрлэл буюу гадагшаа одоо экспорт хийдэг улс болъё гэж бол төвлөрсөн тий. Улсын одоо бодлого нь явсан. За тэгэхээр яг энэ бодлоготой уялдаад бол одоо нөгөө Samsung маань ч гэсэн одоо нөгөө 6-7 компани одоо гэр бүлийн ингээд нөгөө томоохон бизнесүүд орж эхэлсний нэг нь бол Samsung компани байсан. За тэгэхээр энэний өсөлтийн одоо нөгөө томоохон одоо давуу тал нь бол мэдээж улсын бодлого, улсын дэмжлэг. За тэгээд хөнгөлөлттэй зээл гэдэг одоо зээл тусламж гэдэг асуудал дээр бол нэлээх байсан. За тэгэхээр яг одоо 1960 оноос 2025 оны үед одоо нөгөө хооронд Солонгосын эдийн засаг маань одоо нийтдээ нэг 475 дахин өсөөд одоо дэлхийд дээр нэг 12 жигсаага том эдийн засаг болсон бол за Samsung гэдэг компани одоо 70 оноос одоо 2025 оны хооронд болохоор 8500 дахин өсөөд одоо зөвхөн одоо компани борлуулалтын орлогоор нэмжигддэг 8500 дахин өсөөд за тэгээд өнөөдөр үл дэлхийд үнэлгээгээр болохоор бас нэг 12 чигсэж байгаа ийм том компани болоод өсөөд хөгжчихсөн байгаад байна. За тэгэхээр ер нь яаж одоо жишээлх юм бол дайны дараа энэ үйлдвэрлэл рүү орсон бай тээ. Энийг бас одоо нөгөө хоёр дахь хэсэг болгоод манай үзэгчдтэйгээ хуваалцаач тээ. За миний бэлдсэн хэсэг бол 1938-аас 1960 он хүртэл за Samsung-ийн үүсгэн байгуулагчсан суур хөгжлөм юм байдаг. За Samsung компани үүсгэн байгуулагч Lee Ben-chol гэдэг хүн байдаг. За Samsung гэдэг нь бол солонгосоор 3 гэдэг нэртэй юм байна л да тий. Тий гэсэн утгатай юм байна. За 1938 онд Lee Ben-chol гэдэг хүн 3 гэдэг нэртэй гаднаа жижиг 3 одны логотой дэлгүүрээ нээсэн. За тухайн үед бол одоо зурагт электрон бараа гэдэг юм биш. Хатаасан загас гомон гэдэг одоо хүнсний үйлдвэрлэлийн худалдаа явагдаж эхэлсэн байдаг. За тухайн үед яг өрсөлдөгчдөөс болон яг харилцагчтай одоо нөгөө итгэл харилцагчдын итгэлийг хүлээх гэдэг ер нь бол үйл явдлууд нь тухайд нэлээд чухал байж л тээ. Тэгэхээр тэр үнд болохоор гол бизнестэй баримталж исэн зарчим нь хурдан үйлчлэгээ тээ. За тэгээд махаас ямар нэг бараа бүтээгдэхүүн худалдаа авах тэр нь одоо муудаагүй ч юм уу тээ. Сайн чанартай. За тэгээд хүмүүстээр ингээд юу хэрэгцээтэй зүйлийг нь хангаж чадуулсан юм дэлгүүр байна гэдэг зорилттой байсан байдаг. За тэгээд явж итэл дэлхийн 2 дугаар дайнд дуусаад Японы юуны клончлоос гараад тээ. Дэлхийн 2 дугаар дайнд дуусаад байж итэл Солонгос дотроо Солонгосын дайнд игцэн 1950 онд. За 1950-аас 53 оны хооронд хоёр Солонгос хоорондоо байлцсан. За тэр үед бол одоо өмнөд Солонгос маш их хохирлыг амссан. За ямар ч дэд
бүтэцгүй болсон зам, барилга бүтээн байгуулалт, за тэгэл захилгаан, тээврэх мэт ямар ч дэд бүтэцгүй болсон. За энэ дээр бол нөгөө нэг буцаагаад эдийн засаггүй болохоор хүмүүсийн ажиллахгүй те. За дээрэс нь газар тариалан дээр өмнө хэлжсэн нөгөө тогтдог ус гэж байсан бол тээвэрлэл байхгүй газар тариалан хөгжөөг болохоор хүмүүс илүү өлсгөлөнд нэрвэгдэж эхэлсэн. Маш ийм харамсалтай үйл явдлууд болж эхэлсэн байна. За тухайн үед болохоор ивент бол за энэ дээр бол бид ингээд маш хурдан маневр хийж байх хэрэгтэй байна. Өдөр тутамд одоо хүмүүсийн хэрэглээ. За тэгээд хэрэгцээ маш ихээр өөрчлөгдөж байна. За тэгэхээр нэг өдөр хүмүүс давуу хэрэгтэй бол би давууг нь зарна. За зарим үед будаа, зарим үед гурил хэрэгтэй бол энэ бүгдийг нь тухайн хүмүүсийн хэрэгцээнд тохируулаад бизнесийн гол суурь чанарыг өөрчилж чадах нь ингээд бидний давуу тал юм байна гэдэг ерөөсөө мэдрэмжийг авсан. За тэгээд байж байгаад 1954 онд за би одоо ингээд зөвхөн дэлгүүр ажиллаулаад байгаа шүү дээ. Хүнсний дэлгүүр ажиллаулаад байгаа биш. Энийгээ Солонгостой өөрснөө ингээд үйлдвэрлэдэг болох юм бол давуу талтай байна гэж буюу үйлдвэрлэл рүү орж эхэлсэн үг. Орж эхэлсэн гэсэн үг. За тэгээд үйлдвэрлэл рүү орохдоо болохоор бас нэг дайн дуусаад 1 жил 2 жил өнгөрсөн хүмүүсийн хэрэглээ бас зэрэг нэмэгдэж эхэлж байгаа тийм. За энэ үед болохоор 9 чихрийн үйлдвэр хамгийн эхэлж байгаас. За Солонгос өөрт нөө 9 чихртэй болсон гэсэн үг байна тийм. За тэрний дараагийн жилд нь болохоор нэхэмлийн үйлдвэрийг байгуулж эхэлсэн. За энэ нөгөө талдаа болохоор гадаа Солонгос тухайд одоо импортоос сэтгэх хамааралтай болсон байгаа шүү дээ тийм. Импортын дарамтыг бууруулах. За нөгөө талдаа ажиллах хүчин буюу нөгөө нэг ажлын байр үүсгэх давуу талыг олгож ирсэн байна л тийм. За тэгээд 1961 онд шинэ засгийн газар байгуулагдсан. За энэ нь болохоор Пак Чон Хигийн засгийн газар 1961 онд байгуулагдсан. За тухайн үед болохоор Солонгосын баримталжсэн зарчим нь болохоор боловсрол, экспорт, дэд бүтц гэдэг ийм 3 юунд салбарт хамгийн их хүч хөрөнгө за тэгээд өөрсдийнхөө хүч чадлыг зарцуулж ясан тийм. За боловсрол гэдэг нь болохоор иргэдийн боловсролыг дэмжих. За нөгөө талдаа дэд бүтц гэдэг нь зам бүтээн байгуулалт тийм. За тэгээд цахилгаан станц зэрэг том бүтээн байгуулалтыг барих. Мөн нэмэлтээр экспорт төвшилсэн хөгжил буюу бид нэр экспортлогч орн болно гэдэг бодлогыг баримталсан. За үүний үндсэн дээрс болохоор Чибол гэдэг бодлого гарч ирсэн. За тэр нь болохоор олон салбарт олон төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа гэр бүлийн засаглалтай том групп компаниудыг үүсгэж дэмжих. За энэ дээр болохоор хөнгөлөлтөд зээл урамшуул янз бүрийн зүйлсээр дэмжиж за засгаас нь одоо хөнгөлөлтөд зээлээ бид нар юу л байна? Хамгийн эхлээд нь экспорт их шаардлагатай гэдэг буюу экспортыг дэмжих гэсэн. За энэ үгээр болохоор эхний ээлжинд хүнс тий хүнсээ экспортлуулсан бол цаашдаа одоо усан онгоц машин за тэгээд дэд бүтцийн тоног төхөөрөмжүүдийг экспортлсон болохоор буцаад юг Солонгос эдийн засгийг дэмжихсэн. За энийг нь харахад болохоор экспорт 1962 онд 55 сая $55 хэмжигдүүц байсан бол 8 жилийн дараа буюу 1970 он гэхэд $800 сая болох үз хэмжээний асар том өөрчлөлтийг үзүүлсэн гэсэн үг. Тэгэхээр энэ бодлого нь нэг талдаа бол маш сайн амжилттай байсан. За гэр бүлийн засаглалтай чиболуудыг дэмжиж байна. Нөгөө талдаа жижиг дунд бизнес эрхлэгчтэй бас шахах аюултай болгоодсон тийм. Нөгөөдөл нь буцаагаад нөгөө шинээр бизнес эхлэхэд салбарууд нь хэтэрхий нөгөө том компаниуд ирэх мэтлэлд орсон. За нөгөө талдаа бизнесийн зээл авахд хэтэрхий өндөр өртөгтэй болсон ч юм уу. Иймэрхүү зүйлс гарч ирсэн. За тэгээд 1960 одоо наанаас ч удуулаад за жишээлбэл нөгөө Солонгос дээр ийм аргаан гарсан шүү дээ тий. Нөгөө сая нөгөө 3 дахь үеийн өв залгамжлал дээр одоо дэлхийн түүхэнд Солонгосын түүхэнд хамгийн өндөр одоо татвар авлаа татврын маргаа үүсээд за тэгээд энэ дээр одоо нөгөө Солонгос улс чинь ингээд нөгөө хоёр талд л ингээд байлаа шүү дээ тий. Тэр нь болохоор нэг нь болохоор за мэдээж нөгөө Чибол гэдэг фамилинууд чинь болохоор улсын дэмжлэгтэйгээр энэ одоо эд хөрөнгийг бий болгосон учраас улсад өв залгамжлалаараа одоо тэр чинь дунджаар 50% дотор төлж байгаа байхгүй нийт одоо өв залгамжлуулж байгаа хөрөнгөхийн 50% тий. За тэгэхээр нийт үнийн дүнгээрээ болохоор нэг 8.5 тэрбум долларын одоо татвар төлж байгаа байхгүй. Татварт 8 зөвхөн татварт одоо 3 дахь үеийнх нь өв залгамжлал гэсэн үг шүү дээ тий. Одоо нөгөө үүсгэн байгуулагчид чи тэрнийх нь одоо хүүхдүүд нь эд хөрөнгөө өв залгамжилж авахтаа одоо тийм татврын маргаа үүсэж байгаа байхгүй. За гэтэл энэ дээр болохоор за нэг талаасаа ямар маргаан байсан бэхээр энэ бол одоо нөгөө нэг хитрхи юм нөгөө нэг өндөр татвар байна тий. 50% татвар гэдэг бол энэ бол бусад одоо улсын жишг дээр байхгүй өндөр татвар байна гэдэг маргаа үүсэж байсан. За нөгөө талаасаа гэх юм бол энэ Чибол гэр бүлүүд буюу одоо нөгөө томоохон фамилиудыг бий болгоход анх одоо нөгөө одоо энэ ийм амжилттай тий одоо улс дамнсан ийм компани болоход бол улсын санхүүжилт буюу одоо улсаас бол одоо асар их хэмжээний одоо тусламж жимжлэг татаас өгжээсээ одоо яг энэ үед чинь болохоор бусад жижиг дунд бизнесүүдийн одоо санхүүжилтийн өртгөөс бол одоо
4-5 дахин хямдхан санхүүжилттэй одоо өртгийг авдаг одоо нөгөө өртгөөр санхүүжилт авдаг байсан. За энэ болохоор мэдээж ганцхан бодлоготой байсан нь. За та хэд одоо нөгөө гадагшаа экспортлол тий одоо Солонгос улсууд одоо дотооддоо нөгөө хямд ажиллах хүчин одоо ажилуулдаг хөдөө аж ахуй улс бол байж болохгүй. Бид гадагшаа одоо нөгөө дэлхийд хэрэгтэй ямиг нь гаргаж зарья тий. За ингийн тулд одоо нөгөө хүнсээ үйлдвэрлэл, сахараа үйлдвэрлэл эхэлж байгаа тий. За тэгэнгүүт нөгөө нэг татврын асуудал чи за энэ одоо нөгөө том болох тий дэд бүтцтэй ингэж байж байгаагийн чи гол юм нь улсын бас дэмжлэг татвар байсан учраас одоо нөгөө улсын эд баялаг бол зарим нэг нь байгаа юм чин татвар нь одоо нөгөө 50% байх нь бол зайлшгүй юм а гэдэг юм аргаанаар тэгээд тухайн одоо 8.5 тэрбум долларын татвараа 5 жил хувааж одоо нөгөө өв залгамжлагч нар нь хувааж төлж за тэгээд сая 2026 онд байхаа те 5 сард төлж дууссан шүү дээ те. Тэгээд ер нь бол одоо ингээхийн тулд болохоор бас нэлээх хэмжээний бас зарим нэг хөрөнгөө бол одоо улстай буцааж хандивлаж за жишээлх юм бол боловсролын салбартаа, эрүүл мэндийн салбартаа одоо нөгөө урлагийн салбартаа зарим хөрөнгүүдээ буцааж одоо хандивлсан байгаа. Тэгэхээр энэ нь одоо яг энэ маргаан чиний ярьж байгаа энэ асуудлаас одоо жиболуудын үеэс одоо ихсэн байгаа байхгүй. За тэгээд миний сэдвийн ерөн төгсгөл хэсэг рүү орж байгаа. За энэ үеэс явсаар байгаад Samsung технологийн салбар руу орж эхэлнэ. За тухайн үед болохоор Samsung-ын Солонгост болохоор хүмүүс радио хар цагаан зурагт орж ирсэн байж л дээ. За тэрийг болохоор eventual харсан. За хүмүүс ер нь одоо хүнсгээс илүү зүгээр эдийн засгийн билгийн аягүй сэргээд эхэлсэн юм. Тэгэхээр технологи гэдэг зүйлс чинь хүмүүст илүү хэрэгцээтэй болж эхэлэх юм шүү гэдэг үндсэн дээрээс технологийн салбар руу одоо нөгөө хүнсний худалдаа хийж байгаа дараа нь экспорт хийж байгаа одоо технологиор орчиж байгаа гэсэн тий. За тэгэнгүүт яг одоо нөгөө дараагийн хэсэг маань болохоор за Samsung Electronics-ыг үүсгэн байгуулсан. Энэ бол одоо Samsung-ийн Samsung гэдэг энэ Lee family доторх бол одоо өсөлтийн хөшүүргийн бас нэлээд томоохон хэсэг гэж бол харагдаж байгаа. За ягаад тэгэхээр өнөөдөр одоо Samsung Electronics маань одоо дэлхийд 12 түнлэгт одоо топоос 12-т байгаа тий. За тэгэхээр энэ зөвхөн одоо тухайн family-гийн өсөлт хөгжлийн одоо нөгөө шийдвэрээс гадна тухайн улсын бас одоо бодлоготой бол нэлээд уялдаад бол Samsung-ийн Electronics-ыг бол байгуулад ингэж гарсан байгаа. За тэгэхээр анхны нөгөө нэг хар цагаан зурагтуудыг хийж эхэлсэн байгаа даа. За тэгэхээр энэ тухайн үед бол мэдээж нөгөө Япон улс бол одоо электрон цахилгаан бараагаараа бол тэргүүлж исэн. За гэтээ одоо нөгөө Япон улсаас яаж ялгарч болох юм бэ гэх юм бол одоо арай нэг юугаар хурдан түргэн байдлаараа ялгарья гэдэг ийм одоо шийдвэрүүдийг гаргаж эхэлж исэн. За тэгээд дараагийн нэг юм нь болохоор одоо илүү нөгөө чипний үйлдвэрлэлөө бас түргүүлж орсон. Одоо memory chip-ний үйлдвэрлэлөө төрүүлж орсон. За тэгэхээр өнөөдрийн байдлаар бол Samsung Electronics болохоор одоо яг чип үйлдвэрлэлээр бол бас нэлээд дээгүрт орж байгаа. За гэхдээ нөгөө бусдын захиалгад чип биш өөрийнхөө хэрэгцээт одоо чип үйлдвэрлэлээр. За яагаад тэгэхээр одоо магадгүй нөгөө TSMC чинь болохоор зөвхөн бусдын захиалгаж байгаа одоо нөгөө чипүүдийг үйлдвэрлэж байгаа шүү дээ. За гэтэл Samsung өөрөө дотроо одоо memory chip нь болохоор одоо гар утасны электрон цахилгаан барааны тий. За тэгээд бусад одоо нөгөө ТV-ний за ингээд бүх одоо юмда хэрэгцээтэй ийм олон одоо зүйлүүд дээр ашиглагдаж байгаа учраас за одоо нөгөө memory chip-ний үйлдвэрлэлээр бол нэлээд дээгүрт гэхдээ энэ нь болохоор advanced биш тий. Одоо яг цахилгаан бараанд хэрэглэгдэж байгаа memory chip-ний үйлдвэрлэлээр гэсэн. За тэгээд юуны Samsung Electronics бол одоо яг үүсгэн байгууллагаа. За өнөөдрийн байдлаар бол Samsung Electronics бол одоо жишээлх юм бол TV-гээр одоо 19 жил дараалаад дэлхийн номер 1 одоо брэнд болчихсон. За электрон цахилгаан хэрэгслээрээ болохоор бас одоо дэлхий дээр бол одоо номер 5-т явж байгаа. Одоо нийт ингээд брэндээр ингээд номер 5-т явж байгаа. Ийм одоо брэнд болтлоо ингээд хөгжөөд бол явж байгаа. Одоо хоёулын ярих дөрөвдүгээр сэдв болохоор чанарын хувьсгал ба хямрал гэдэг. Эдийн засгийн хямрал шүү дээ. Эдийн засгийн хямрал руу орж эхэлж байгаа. За 1987 онд үүсгэн байгуулагч Lee Kyung-hee нас бараад түүний хүү өв залгамжуулж компани авч цаашдаа удирдах авч явах үүргийг хүлээж байгаа. За тэгээд одоо 2 дахь үеийн Lee юм биш үү? Тийм. Уучлаарай Lee Kyung-hee биш. Eventual нас барсны араас Lee Kyung-hee гарч ирж байгаа гэсэн. За тэгээд Lee Kyung-hee нь болохоор ерөнхийдөө илүү тийм даруй төлөв стратеги суурьтай тийм хүн байсан. За тэгээд Samsung-д болохоор маш том эргэлт болон за тэгээд чанарын хувьсгалыг хийсэн хүн гэж үздэг. За Lee Kyung-hee ажлаа аваад 1990 оны ихээр Герман руу
томилтоор явсан. За тухайн үед болохоор Германы томоохон компаниудтай Франкфуртын уулзалтыг хийсэн байна л дээ. За тухайн үед болохоор нэг том одоо Samsung-ийн болон өөрийнх нь нэр үз бас нэг үг хэлсэн байдаг. Эхнэрээсээ бусдыг өөрчлөж хэлсэн байдаг. За нэг тийм үстэй. Энэ болохоор яг тухайн үед болохоор тухайн Samsung-ийн компани болон тухайн хүний одоо харизмыг харуулж байгаа байхгүй тий. Тэр бол шаардлагатай үед юу ч өөрчлөлт хийж чадна. За Samsung компани болохоор ямар ч үед дасан зогсоод өөрчлөлтийг хийж чадна гэдэг том юг харуулсан. Шийдвэрийг тий философиг нь тодтож өгсөн. За үүний араас 1994 онд анхны гар утсаа танилцуулсан. За тухайн үед болохоор нөгөө таны хэлсэнчлэн Sony болон Panasonic зэрэг Японы томоохон компаниуд зах зээл дээр тэргүүлэгч байсан. Nokia бол гар утсын салбар дээр бол нэлээд том тоглогч байсан. Хамгийн том тоглогч нь байсан. За тэгэхэд Samsung ихний утсаа танилцуулахад болохоор солонгосчууд бол яг хөө те ингээ хэрэглэж болж байна. За тэгээд хямдхан үнэтэй байна гэдэг дээр нь бас ерөөдөө хэрэглээсэн. Дэлхийн зах зээл рүү гаргахад болохоор дэлгэцний муу байдал, за уян хатан чанар муутай, за хурдан эвдэрдэг, сүлжээний асуудалтай зэрэг байдлаас маш олон гомдол болон буцаалтууд ирж байсан. За тухайн үед болохоор ийг нэг шийдвэр гаргасан. Тэр утасныг 150 мянган ширхэг утсыг үйлдвэрхийн голд авуулаад за 2-оос 3,000 гаруй ажилч тэнцээ цугласан байсан. Бүгднгээр нь өөрсдөр нь эвлүүлээд шатаалгаж исэн гэж байгаа байхгүй. Энэ болохоор Samsung-ийн чанарт хийсэн хамгийн том өөрчлөлт нь байсан. За яагаад вэ гэхээр Samsung хурдан эргэцтэй. За эсвэл бол хямдхан олон тооны технологиг нийлүүлнэ гэхээсээ илүүтэйгээр бид нэр цөөхөн чамаагүй чанартай дээд зэрэглэлийн технологиг нийлүүлнэ гэдэг бодлогыг хүмүүстээ ойлгуулж өгсөн. Тэгэхээр манай компани ийм бодлого руу чиглэж байгаа шүүгээ зүгээр цаасан дээр бичээд хүмүүстээ харуулахаас илүүтэйгээр өөрсдийнх нь хийсэн. За өөрсдийнх нь бүтээсэн тэр их хүч хөдөлмөрийг өөрсдөө шатаалгаж чанаргүй бол энэ юу ч биш ээ Samsung-ийн хувьд гэдэг мэдрэмж хүмүүс. Соёлын өөрчлөлт. Соёлын өөрчлөлтийг. Энэ одоо ч гэсэн яг Samsung-ийн одоо нөгөө соёлын хамгийн хүчтэй одоо нөгөө цохилт буюу яг энэ одоо зүрхний цохилтоор явдгаа гэсэн нөгөө баримтууд кинон дээр нь тэгж гарч ирсэн. Тэгэнгүүт одоо жишээлбэл энэ тухайн одоо нөгөө ажилчдынхаа өмнө те одоо бүтээгдэхүүнээ шатаагаад ингээд гаргаж байгаа энэ бол одоо нөгөө зөвхөн нэг үйл явдал биш одоо компани одоо түүхэндх одоо соёлын өөрчлөлтийн хамгийн том ингээд нөгөө цохилт эргэлт байсан гэдэг хард юм л. Тэгэхээр тэрийг бол нөгөө бодтоор харуулж те одоо удирдахч хүний шийдвэр нь өөрөө ямар чухал байж яаж ямар харизматай байж одоо дэлхийн брэнд болсон бэ гэдэг бүр хамгийн тод жишээ байж шүү дээ. Тэгээд чанарыг бас нөгөө нэг сайжруулахын тулд өөр эхлээд нь Европоор аялж ижилтэй. Тэгээд дэлгүүр рүү ороо харсан чинь Samsung-ийн бүтээгдэхүүн болохоор хамгийн доотлын лагуун дээр байсан. Хэний ч хараан дуртахгүй. За тэгээд хамгийн үнцэн багтаа юм шиг харагдулдаг. Гэхэд Sony, Panasonic зэрэг бус компани баруунууд бол хамгийн гоё хэсэгт хүмүүсийн хамгийн нүдний харагдцтай хэсэгт байсан болохоор за Samsung-ыг бол олон улсад ингэж үнэлж байгаа юм байна гэдэг мэдрэмжийг авсан. За тэгээд түүнийхээ дараагаар болохоор олон инженеруудыг Япон руу болон Герман руу Америк руу явуулж бас нэг туршлага судлуулж боловсролын дэвшлүүлсэн байна л дээ. Тэгэхээр өөрөө болохоор тэр одоо ажилтны боловсрол те судалгаа шинжилгээнд бол маш их мөнгөийг зарцуулдаг байсан. Тэр нь ч буцаага Samsung компани одоо өсөлт хөгжилт нь болохоор маш том хувь нэмрийг оруулсан гэж үздэг. За тэгээд 1995 онд анхны өнгө дэлгэцтэй утсаа танилцуулсан олон нийтэд. За тэр нь болохоор дээшээ дэлгэгддэг. Тухайн үед байсан Sony ч юм уу те Nokia-гийн утаснаас бас нэг давуу тал нь болохоор өнгө дэлгэцтэй хүмүүсийн нэг хараад залхацсан байсан одоо нэг юм ногоон хар өнгийн дэлгэцийг ер нь өөрчилж гаргаж ирсэн болохоор бас том өөрчлөлт байсан. За эндээс бол Samsung за дэлхийн томоохон компани за чанарт номер 1 гэдэг ерөнхийдөө өөрсдийнхөө байр суурийг баттгаад эхэлсэн. За нэмэлтээр одоо маш олон салбарт үйл ажиллагаа явуулсан байна л дээ. Энэ дээр болохоор одоо жишээ нь 10 салбарт үйл ажиллагаа явуулсан байгаа байхгүй. Электроник, за хагас дамжуулагч, барилга, хийм, санхүү, нэхмэл хувцас, entertainment зэрэг маш олон салбарт үйл ажиллагаа явуулсан. Энэ нөгөө талдаа бас нэг талдаа давуу тал болж байсан. Гэхэд төд удалгүй 1997 оны Азийн санхүүгийн хямрал ирж байгаа тийм. За тэр нь болохоор зүүн өмнөд Аз болон Төв Азийн орнууд их ихнэр хамрагдсан. За маш олон хямрал болон том компаниуд үе даалга барьсан. За энэ дээр болохоор Samsung-д төвлөрсөн бас нэг юм нь болохоор одоо жижиг ерөнхийдөө бизнесийн тхэн үе даалгыг хаах. За заримыг нь зарах болчихжээ. За бид нэр одоо нэг Samsung Electronics буюу илүү технологиор суурилсан компани болох болжээ гэдэг мэдрэмжийг авсны үндсэн дээрээс Samsung ер нь технологи суурьтай технологийн компани болж эхэлсэн гэсэн үг. Тэгэхээр нэг талдаа том компаниуд үе даалга барьсан ч гэсэн нөгөө талдаа Samsung-д эргэлтийн дохиог нь өгсөн гэсэн үг тийм. Жижиг компаниуд ашиггүй компаниудаа хаах хэд олон зүйл рүү анхаарлаа хандуулах биш. Нэг том салбарт анхаарлаа хандуул цаашдаа үйл ажиллагаагаа явуулах боломжийг шинэ цаашдаа алсын арга ерөөхдөө тодтож өгсөн гэсэн үг. Азийн 97 оны
Хямрал. За энэ бол main cycle дээрээ төвлөрөл гэж байгаа юм шүү дээ. Ингээд 97 оноос хойш 2000 он ихээр жинхэнэ дэлхийн технологийн компани болж өгцсөн байгаа даа тий. За тэгэхээр ер нь бол нөгөө дараагийн хэсэг маань болохоор дэлхийн брэнд болох товтлогоо 2000 оноос эхэлсэн гэж бол үздэг юм байна. За тэгвэл дэлхийн брэнд болох товтлогоогоо одоо ер нь яаж эхэлсэн бэхээр яг түрүүний ярьсанчлаа чанар номер 1 гэдэг энэ санаанаас л эхэлсэн. За тэгэхээр энэ хэсэгт болохоор одоо нэг 7 юм үе шаттай одоо ер нь бол нэгэн үйлдэл ч юм уу нэг шийдвэр бол ингээд энэ дэлхийн брэнд бол болгож чадаагүй тий. Энэ бол ингээд бүтэн одоо компани даяарх соёлын өөрчлөлт байсан гэдэг асуудал юм билээ л дээ. Тэгэхээр энэний хамгийн том нөгөө тод илэрлийн цэг нь за бид бол одоо нөгөө чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэдэг энэ удирдгчийн зарласан одоо энэ асуудал юм байна. За тэгэнгүүтээ за хямд үйлдвэрлэлээс премиум одоо нөгөө үйлдвэрлэл рүү шилжсэн гэдэг асуудал бол байгаад байгаа. За энэний одоо нөгөө гол одоо үзэл санаа нь болохоор за Samsung хямдхан болохоор харилцагч худалдаа авч авдаг биш. Samsung одоо нөгөө хүнд хэрэгтэй те Samsung гэвэл чанар одоо нөгөө толгоонд нь ингэж буудаг байх ёстой гэдэг энэ асуудал дээр илүү төвлөрч чадсан. За тэгээд яг энэ ч утгаараа одоо за жишээлх юм бол Samsung гэвэл чанар шин за гоё одоо нөгөө дизайн одоо хүнд ингэ мэдрэгддэг байх ёстой гэдэг энэ концепцийг одоо оруулж ирсэн. За тэгээд дараагийн нэг нь болохоор нөгөө чанарын асуудал. За тэгэхээр энэ дээр бол нөгөө түрүүн чиний хийж чадсан. За бид нөгөө илүү хийгээд байна те. За гэхдээ бид нар чанартай хийх ёстой тий. Одоо нөгөө тоон дээр биш чанар дээр хувьсэл хийнэ гэдэг энэ асуудал одоо нөгөө төвлөрч эхэлсэн. За тэгээд бас нэг одоо хамгийн одоо эднэрийн одоогийн ч гэсэн ингээд нөгөө нэлээ ингээд мөрдөж явж байгаа асуудал болохоор дизайн дээр бол соёлын хувьсэл хийсэн. За тэгэхээр дизайны соёлын хувьсэл дээр болохоор одоо мэдээж нөгөө олон мэрэгчлэлт ингээд гадагш нь явж сурахаас гадна одоо Японоос бас нэлээ олон юм нөгөө зөвлөх баг авч ажилласан юм байна. За тэгэнгүүт одоо ер нь бол чанар бол одоо биш дизайн бол манай одоо салшгүй хэсэг юм а гэдэг энийг бол одоо яг анхаарлын төвд буюу шууд удирдлагын ингээд нөгөө шууд ингээд тайлгандаг хэсэг рүү нэг одоо департмент болгоод ч юм уу ингэж авахгүйгээр шууд гүйцэтгэх захирлын одоо юун дээр тайлгандаг ийм хэсэг болгож өгсөн. За тэгээд энэ дээр болохоор 93 онд болохоор одоо Японы дизайнераас одоо томоохон зөвлөгөө шүүмжлэл аваад энэтэй ингээд хамтарч ажилласан. За тэгэнгүүтээ дараа нь болохоор 96 онд болохоор Year of the Design Resolution гэдэг ийм одоо жил болгоод зарласан. Тэгээд дизайны одоо хувьсэл гэдэг жил болгож зарласан. За тэгэхээр энэ нь бол одоо Samsung-ын дизайныг бол одоо огцон өөрчилж гаргаж ирсэн гэж үзэж байгаа. За тэгээд дараа нь болохоор нөгөө дизайны департмент нь одоо шууд гүйцэтгэх захиралтай тайлгандаг буюу одоо ямар нэг ингээд өөр департментэд харьяалагддаг биш. Одоо хамгийн чухал мен одоо хэсэг болж бол гарч ирсэн байгаа. За тэгээд түрүүний одоо нөгөө ярьсалч дараагийн хэсэг маань болохоор ер нь бол глобал маркетингийг нэг одоо хилтэй болгож эхэлсэн. За одоо Samsung-ийн одоо глобал одоо борлуулалт нь болохоор 12 маркетингийн эйженсигаар явдаг байсан юм байна л да. За гэтэл энийг нь болохоор ер нь нөгөө нэг бид нэр тухайн маркет дээр нь зориулаад одоо өөр маркетингийн одоо үг хэллэг эсвэл одоо маркетингийн компанид ажил явуулаад авахгүйгээр бид нэр дэлхийд даяараа нэг компанид ажил буюу нэг одоо нөгөө юутай чиг баримжаатай за слогантай ингэж явъя гэдэг юм явчихсан байгаа. За тэгэнгүүт энэ дээрээс болохоор ер нь бол одоо 12 биш 55 маркетингийн эйженсига 12 болгоод тэгээд дараа нь болохоор ганцхан одоо глобал маркетинг эйженситэй бол хамтарч ажилладаг. За тэр нь болохоор одоо Samsung-ийн өөрийнх нь бас нэг ийм хамааралтай ийм компани болж ингэж хувирч одоо явсан байгаа. За тэгэхээр маркетингийн одоо нөгөө нэг хилтэй байя гэдэг дээр болохоор Samsung гэхээр одоо жишээлбэл бид нар манай бүтээгдэхүүн энэ ингээд чанартай шүү гэж нэг бүтээгдэхүүнээр ярих биш. Одоо Samsung гэхээр хүний хэрэглээний одоо дижитал хэрэглээ юм а гэдэг энэ одоо концепцийг бол барьж ажиллаад за тэгэхээр энэ дээр ингэж байгаа. За манай бүтээгдэхүүн бол одоо сайн чанартай гэдэг ийм яриаг ингээд бүтээгдэхүүн болгон дээр хийх биш те. Samsung бол дижитал амьдралын ирээдүй юм а гэдэг энэ одоо нэг концепц рүү шилжиж фокуснараа дэлхийд даяараа нэг маркетинг. Дэлхийн нийтээр Samsung маркетингийн нэг кампанид ажилдаа явж. За тэр нь болохоор Samsung бол одоо дижитал амьдралын ирээдүй юм а гэдэг энэ концепцоор бол явж эхэлсэн байгаа. За тэгээд дараагийн бас нэг нэлээд том одоо Samsung-ыг дэлхийн брэнд болгоход одоо нөлөөсөн юм болохоор Олимпийн хамтын ажиллагаа байж чадсан. За энэ дээр болохоор одоо нөгөө 98 оны Сөүлийн Олимпи болохоор дотоод одоо 88 онд. Тийм 88 оны Сөүлийн Олимпи дотоод одоо улсын хамтрагч
байсан. За тэгэнгүүтээ 98 оны одоо өвлийн олимпиад сахуулаад одоо дэлхийн глобал партнер нь болж эхэлсэн. За тэгээ энэ болохоор одоо 2028 он болтол үргэлжлэх гэрээтэй явд юм байна. За тэгэхээр энэ одоо нөгөө олимпиар дамжуулаад Samsung бол дэлхийн нийтийн одоо нөгөө анхаарлыг бол аягүй сайн татаж чадсаа гэж л үздэг юм байна. За тэгэхээр энэ болохоор бусад одоо нөгөө улсын хэрэглэгч нар тухайн одоо нөгөө бараа бүтээгдэхүүнийг илүү одоо амьдрал ахуйдаа нэвтрүүлэхэд бол томоохон төлөхөс болсон гэдэг ийм үгтэй юм л. За тэгээд 98 оноос 2028 он болтол бол одоо үргэлжлэх гэрээтэй одоо өвлийн олимпи одоо глобал партнершип үргэлжилсээр л явна шүү дээ. Болтол үргэлжиж байгаа. За тэгээд 28 оны өвлийн олимпиар энэ гэрээ нь бол одоо хугацаанд дуусж байгаа юм билээ. За тэгээд ер нь бол бүтээгдэхүүний бодит манлайл буюу одоо нөгөө жишээлбэл нөгөө судалгаа шинжилгээнд дээр асар хэмжээний хөрөнгө оруулалт хийдэг гэсэн шүү дээ. Тэгэхээр 2025 оны жилийн эцсийн байдлаар тухайн компани маань ойролцоогоор нэг 25 тэрбум долларын одоо тухайн үеийн одоо 60 оны Солонгосын эдийн засгаас ч том те тухайн үед ч бол 3 тэрбумын эдийн засгийн үнэлгээтэй байлаа шүү дээ. За гэтэл 25 онд бол одоо тухайн компани одоо тэр чинь айгүй олон одоо компани байгаа. За жишээлх юм бол одоо дижитал дээр за тэгжсэн дизайн дээр ч юм ингээд бүх судалгаа шинжилгээнд дээр зарцуулчихсан нийт хөрөнгө оруулалт нь болохоор нэг 25-аас 26 тэрбум долларын одоо зардал зарцуулд юм байна. Тэгээд энэ нь болохоор бас нэлээд дэлхийдээ бол нэлээд дээгүрт одоо орохоор байгаад байгаа. За тэгээд 97 оны нөгөө түрүүний чиний ярьсанчлаа 97 оны Азийн хямралаар болохоор одоо компани ерөнхийдөө өөрийгөө хөнгөлж чадсан. Энэ бол одоо компани бас нөгөө цаашид одоо гол бүтээгдэхүүн дээрээ төвлөрөөд одоо хол явахд бол бас нэлээд том төлөхөц болсон гэж үздэг юм билээ. За тэгэхээр 97 онд бол за бид нар одоо манай компани бол одоо илүү одоо нөгөө дижитал чиглэл рүүгээ ингээд явах ийм компани гэдэг байдлаар хэрэглээний одоо бусад бараа бүтээгдэхүүн за жишээлбэл хүнсний худалдаа ч юм уу энэ ингээд нөгөө шаардлагагүй одоо бизнесүүдэн болохоор халж одоо хааж ингэж чадсан байгаад байгаа. За тэгэхээр ер нь бол Samsung-ийн одоо нөгөө дэлхийн брэнд болсон энэ хөгжил нь болохоор зөвхөн нэг компани одоо нэг слоган ч юм уу эсвэл нэг маркетинг ажил сайн маркетингдаад ингээд явчихсан биш. Компани даяараа үүсгэсэн одоо ер нь бол соёлын хувьслаа гэж үздэг юм байна. За тэгээд мэдээж лидершипийн асар том манлайлал энэ байсан гэдэг ийм өттэй байд юм бэл. Тэгэхээр 2000 он гараад зөвхөн судалгаа шинжилгээ технологи хөгжүүлэхээс илүүтэйгээр бас маркетингда илүү харж чадсан байна тийм. Тэгэхээр маркетинг төрөг мөнгө хаяж зөв маркетингийн шийдвэрүүд нь бас дэлхийн том компани болдож дэлхийн чанартай за дэлхийд тэргүүлэгч компани болох гэдэг бас байр суурийг тавихад маш том төлөвлөс. Тийм. Одоо энэ чинь нөгөө монголчуудын нэг гоё үг гэдэг чинь тийм хувцаар нь нутаж ухаанаар нь үдэх гэдэг яг тэр шиг байгаа байхгүй. За бид нэр дизайнаа ингээд нөгөө гой болгож хүний анхаарлыг татъя те гарт нь баригдаад ирэнгүүт одоо Солонгосын ингээд нөгөө технологийн хөгжил хүний гарт баригдаад ирэнгүүт тэр нь ямар чанартай вэ гэдэг одоо нөгөө ухаан дээр одоо чанараараа дараа нь ингээд бид нар үлдэх ёстой гэдэг энэ концепц явсан байгаа байхгүй. Тэгэхээр манайхан бас одоо гой үг бас хэлжээс байгаа шаа. Тийм байна. За хоёулын 6 дахь сэдв ухаалаг үтсний ноёр хол гэж. За одоо ерөнхийдөө 2007 оноос хаваад гар утасны зах зээл ер нь гар утасны бараг ертөнц гэж хэлж болохоор зүйл маш эрчимтэйгээр өөрчлөгдсөн. За энэ дээр болохоор Apple болон Samsung-ийн хоорондын өрсөлдөөн тий нэг нэгээ хурцлсан нэг нэгээ нөхөж чадсан том үйл явдал орж ирж байгаа. За одоо ер нь бол яг 2000 оны ихийг бодоод үзэхлээр BlackBerry, Nokia зэрэг тэргүүтэй тий. За туршлагатай гар утасны хоёр байсан. Тэгэхэд 2007 онд анх Apple компани Touch утсыг зах зээлд танилцуулсан. За энэ болохоор бидний мэдэх уламжлалт утаснаас шал өөр том дэлгэцтэй. Дэлгэцэн дээр дарж одоо интернет рүү орох, зураг дарах те маш олон үйлдэл хийх боломжтой технологийн маш том дэвшлийг хүмүүст харуулсан. За энэ дэвшил болохоор уламжлалт гар утасны томоохон брэндүүд бас ялагдуулсан те бидний мэдгээр Nokia. Энд бол Samsung-ийн экосистем маш томоор бүрдсэн энд бэлэн байсан гэж ойлгож байна. За тэд өмнө утас хийдэг байсан. За нэмэлтээр одоо технологийн зүрх болох чипийг тэд нэр өөрсдөө үйлдвэрлэж чаддаг. Чипээр бол дэлхийн тэргүүлэгчтэй нэг болсон. За нэмэлтээр дэлгэцээр те бас дэлгэцний үйлдвэрлэлээр дэлхийн топ компани болсон. Өрсөлдөгчдөө хүртэл дэлгэцийг нь буцааж санал болгодог иймэрхүү компани байсан гэсэн үг. Тэгэхээр тэд өөрсдөө үйлдвэрлэж чаддаг гар утасны сүлжээ болон дэлгэц за чип зэрэг бүх зүйлсийг үйлдвэрлэж чаддаг гэсэн болохоор маш хурдан арга хэмжээ аваад 2009 онд Google-ийн Android суурьтай Galaxy утсыг танилцуулсан. S цагаараа. За энэ нь болохоор
Тухайн үед Samsung 2000 оноос ингээл маркетинг эхэлж байгаа шүү дээ. Тэгэхэд Samsung-ыг олон нийтийн хэрэглээ болгосон маш том үйл явдал байсан. За Samsung нь болохоор iPhone бол өндөр үнэтэй, өртөг өндөртэй загварыг дээд зэрэглэлийн маш чанартай утсыг зах зээл дээр одоо хүртэл санал болгосоор явж байгаа тийм. Тэнгүүтэл нөгөө талдаа болохоор Samsung хямд үнэтэй, дунд зэрэглэлтэй болон дээд зэрэглэлийн утаснуудыг олон хүмүүс санал болгож эхэлсэн. За тэр нь болохоор ажиллах үйл ажиллагаа, материал, технологийн шийдэл зэрэгээр болохоор өөр. Тэгэхдээ дэлхийн хаанч ямар ч хүн Samsung-ийн Android утсыг хэрэглэх боломжтой болгож өөрчилж чадсан байгаа. За үүний араас 2012 хонд 6 жил нийтдээ үргэлжилсэн iPhone болон Samsung-ийн хоорондох шүүхийн маргаан гарч ирсэн. За 2012 онд Apple-ийн зөв өсөлтөөр Samsung-ыг Америкийн шүүхт өгсөн. За Samsung болохоор манай нийт технологийн шийдэл, технологи болон гадна дизайныг ерөөхдөө хуулбарласан. За дөрвөлжин хэлбэртэй, дэлгэц рүүгээ орох хэмжээ нь болохоор мохоо нэмэлтээр нээх юм бол меню үсгэн болохоор дөрвөлжин айкноор батарей нь үсгэсэн менюг үсгэсэн байна. Энэ болохоор биднийг хуудлаа гэдэг маргааныг гаргаж ирсэн. Тэр маргаан дээр болохоор 2 жилийн дараа Samsung 1 тэрбум долларын тавьсан, торгуул тавьсан. За 2018 онд их үед болохоор Samsung ерөнхийдөө тухайн үед Apple-ыг хуулсан байна. За тийм болохоор та нар тэр утаснаас олсон ашгаа ерөнхийдөө Apple төгөх ёстой гэдэг юу гаргаж шийдвэр гаргасан махал дээ. Тухайн үед болохоор Samsung хэд удаа давцаалтаад ер нь ухаалаг утас чинь ингээд юм дөрвөлжин байхгүй яах юм бэ тий. За доторх менюуд нь болохоор юм дөрвөлжин icon буюу аппликейшнуудаас бүрдсэн байхгүй яах юм бэ. За энэ нь болохоор iPhone хитрхи ингээд зах зээлийг монополчлох гэсэн өөрсдийнх нь үзэл байна гэдэг зүйлс явагцаар 18 онд дотоод хэлэлцэл хийгээд тэр хоёр тодорхойгүй байдалтай олон нийт зарлаагүйгээр хоорондоо тохиролцоо хийж чадсан. За энэ бол нэг талдаа Samsung ялагдсан юм шиг харагдаж байгаа боловч олон нийт дэлхийн нийтэд Samsung-ыг Apple-тай энэ зэрэг зүйс брэнд болсон гэдгийг ерөөсөө тунхаглаж чадсан гэсэн үг. Тухайд анхаарлын төвд оролцсон. Тэгсэн. Apple болохоор Samsung-ыг том өрсөлдөгч гэж харсан үндсэн дээрээс маш том анхаарлыг хандуулсан шүүхт өгсөн нийтдээ 8 жилийн хугацаанд шүүхтэлсэн байгаа даа шүү дээ. Тэгэхээр гар утасны зах зээлд Samsung гэдэг том тоглогч ороод иржээ гэдэг мэдрэмж өгсөн. За тэгээд 2012 онд Nokia-гийн дээр гарч дэлхийн тэргүүлэгч утасны брэнд ерөөхдөө болж орж ирж байгаа гэсэн үг. Galaxy. За түүний араас болохоор Galaxy Note гэдэг том дэлгэцний шинэ нэм хандлага гаргаж ирж байгаа байхгүй. За өмнө нь болохоор нөгөө fail шүү дээ тий. Одоо ер нь эхний ээлжинд бас хүмүүс fail нэг хүлээж ирсэн. За ягаад гэвэл тухайн үед болохоор утас 5.8 инчийн дэлгэцтэй байсан бол 8.5 инчийн дэлгэцтэй болгож гаргаж ирсэн. Таблетнаас бага зэрэг жижиг, ер нь бол жижигхэн, утаснаас бол хамаагүй том. Тэгээ үзэгээр бичих боломжтой. Гэсэн чинь тэр болохоор олон нийтийн өргөдөө айгүй тийм анхаарлыг татсан, таашаалыг хүртсэн байна л дээ. За тэгээд Samsung S болон Note гэдэг ийм хоёр загвараар дээд зэрэглэлийн утсанд өрсөлдөд эхэлж байгаа. За түүний араас ингээд амжилттай явж исэн чинь Note 7 буюу одоо ингээд 1 2 3 4 гэж гарсаар бод Note 7 дээр батарейны асуудал гарсан. За энэ болохоор Samsung-ийн нэр хүнд унах хямралын бас нэг том үйл явдал байсан. За яагаад гэвэл батарей хит талдаг, дэлбэрдэг буюу 50 гаруй тохиолдлоор хүний халаасан тулан гэрт дэлбэрсэн. За онгоцнууд болон одоо нисхийн компаниуд Note 7-тэй өмнөг онгоцон суулгахгүй, Note 7-г онгоцонд оруулахгүй гэдэг мэдээллүүдийг гаргаж ирсэн. За энэ дээрээс болохоор Samsung-ийн нэр хүнд унсан хүмүүс Samsung-д итгэхэ болсон. Гэхдээ Samsung-ийн авч чадсан нэг юу нь болохоор тэр одоо энэ манай алдаа биш ээ. За эсвэл бол ингээд энийг шууд ингээд засчаа, чимээг хүн засчий гэдэг ийм арга хэрэглээгүй. Олон нийтийн өмнө уучлалтгүйсэн. За тэгээд 200 мянга гаруй төхөөрөмжийг яасан. Зах зээл дээрээс эрүүлж татсан. За тэгээд ерөнхийдөө Note 7 гэдэг энэ утас төр чигээр фейлдэж байгаа гэсэн үг. Зах зээл дээрээс арчигдчихэж байгаа. За тэгээд тэрийг авсныхаа дараа болохоор бид нэр ямар хурдан шинжилт хийж чадах вэ? Ямар хурдан та бүгд буцаагаад аюулгүй байдлаар Note 8 гэдэг утсыг санал болгож чадах вэ гэдгээ харуулж чадсан. Дараа жил нь болохоор Note 8-ыг санал болгоцсон. Тэгэхдээ тэр хүмүүст хийж байгаа болохоор бид нэр нийтдээ 8 төрлийн тестийг батарейн дээр гаргаж ирсэн. За бот бүх харааны рентген, задлан шинжилгээ ч юм уу те маш олон тестийг хийсэн. За энэ нь болохоор ингээд бид нэр судалгаа шинжилгээгээр тэргүүлж чадна. За буцаад бид нэр ямар нэг асуудал гарлаа гэж бодод та бүгдэд ингээд ямар нэг охирол учруулгүйгээр маш хурдан хугацаанд шийдэж чаддаг компани шүү гэдгийг харуулсан бас нэр хүндийн нэг эргэлж сэргсэн шүү дээ. Эргэлж байсан гэж ойлгож байна.
Тэр нөгөө дэлгэцэн дээр чи одоо жишээлбэл Samsung-ийн чи одоо жишээлбэл дэлгэцний тэр технологи хурдаараа бол одоо дэлхийд тэргүүлэгч гэдэг байгаа шүү дээ. Тэр нь болохоор одоо нөгөө Samsung чи өөрөө электрон бараа буюу телевизийн дэлгэц гэдэг юм дээр илүү төвлөрөөд өөрсдөө нөгөө дэлгэцийн үйлдвэрлэлтэй учраас тэрний одоо нөгөө судалгаа шинжилгээний хөгжил нь бол бас нэлээд тасарчихсан. Яг энэ утгаараа бол одоо жишээлбэл тэр нөгөө эвхэгддэг тэр нөөгтүүд болоо одоо том дэлгэцтэй утсууд дээр бол одоо илүү том давуу талтай байж чадчихсан юм билээ шүү дээ. Тэгвэл одоо өрсөлдөгч Apple-ийн хувьд бол чип TSMC-гээр хэлж байгаа тийм. Дэлгэцээ болохоор LG болон Samsung гэсэн компаниудаас авч байгаа. Гэх мэтчлэн байгаа бол Samsung бүх зүйлийг өөрсдөө хийж чадж байгаа гэсэн үг. Бүх зүйлийг өөрсдөө хийдэг. За энэ нь бас мэдээж сул талтай. За одоо жишээлбэл Samsung борлуулалтаараа бол одоо бүр нэлээд өндөр. За гэтэл зах зээлийн үнэлгээгээр нь бол одоо зах зээлийн үнэлгээ бол ашигт ажиллагаагаараа бол одоо жоохон одоо харьцаагаараа бол доогуур орж байгаа. За гэтэл энийг одоо шинжээчнэр юу гэж үзэж байгаа вэ гэхээр Samsung нөө хит төвлөрөлттэй. За хит олон юм руу орчихсон. Одоо жишээлбэл ашигын төв нь болохоор зөвхөн одоо чипнес байна уу гэхээр үгүй дээ электрон бараанаас байна, дэлгэцнээс байна. За ингээд бусад ингээд нөгөө айгүй олон төрлөөс ингээд хамаарж байна. За энэ нь болохоор мэдээж томоохон хэмжээний ашигын биш борлуулалтын орлогыг төвлөрүүлж байна. За гэтээ ашигт ажиллагаагаараа болохоор одоо номер 1 биш байж чадж байна тийм номер 1 байж чадахгүй байна гэдэг. Одоо энэний зүгээр л энгийн жишээ нь гэхэд түрүүний хоёлоо дурдсан SK Hynix ч юм болохоор одоо 60 тэрбумын борлуулалт гэж 30 тэрбумын ашигтай нэг их найдын үнэлгээтэй байгаа байхгүй. За гэтэл Samsung өөрөө 200 тэрбумын борлуулалт тэгээд 30 тэрбумын ашигтай. За тэгээд 1.4 их найдын үнэлгээтэй байгаа байхгүй. Тэгэхээр мэдээж нэг үнэлгээ нь том давуу талтай ч гэсэн одоо яг generated хийж байгаа ашиг нь болохоор хитрхи олон үйл ажиллагаар нэг салчсан байгаа учраас ашигын одоо маржин бол арай тийм өндөр биш байж чадчихна гэж үзэж байгаа. Тийм байх. За дараагийн хэсгээр орох байлаа. За тэгээ. За энэ болохоор мэдээж одоо нөгөө Samsung гэхээр энэ маань одоо нөгөө family business эхлэлтэй шүү дээ. Тэгэхээр бол засаглалын хувьд бол одоо маш сонирхолтой. Одоо Samsung гэхээр нэг одоо Samsung Group гэдэг компани нэг гэх юм л үгүй. Одоо яг хамгийн том нь мэдээж нөгөө Samsung Electronics. За гэтээ Samsung-ийн одоо нөгөө үүсгэн байгуулагчийн нөгөө Lee Bonnchell-ийн гэр бүл нь болохоор Samsung S&T гэдэг компаниар одоо хувьцаагаар нь одоо дамжуулж эзэмшүүлж одоо засаглалаа бол хэрэгжүүлдэг гэж үздэг. За тэгэхээр ер нь бол одоо яг гэр бүлийн одоо Lee Bonnchell одоо буюу одоо нэг үүсгэн байгуулагчаас нь хойш бол 3 дахь үе дээр явж байгаа ийм компани. За тэгэхээр ер нь бол одоо 3 дахь үе дээр гэдэг чинь нэлээд бас амжилттай тий. Одоо 2 дахь үеийн амжилттай даваад 3 дахь үе дээр бас амжилттай явж байгаа ийм хүмүүс гэсэн үг. За тэгэхээр түрүүний хоёулынгийнхэн түрүүний дугаар дээр иржсэн Ford ч юм бол 5 дахь үе дээрээ яваад за гэтээ бас одоо засаглалын хэрэгжилтэй бол одоо 40% controlling shareтэй байгаад явж байсан шүү дээ тий. За гэтэл Samsung-ийн гэр бүл болохоор одоо ер нь нөгөө нэг яг гол Samsung Electronics дээр нь болохоор юугаараа дамжуулаад одоо Samsung S&T-гээрээ дамжуулаад 20% эзэмшдэг юм байна. За гэр бүл нь. За гэтэл Samsung Electronics-ийн 47% болохоор гадаад хөрөнгө оруулагч нар гадны одоо institutional investor-ууд эзэмшдэг. Одоо солонгос биш institutional investor-ууд. За тэгээд 16% нь болохоор дотоод иргэд эзэмшдэг. За тэгээд дараа нь болохоор 15% нь болохоор дотоодын institutional investor-ууд буюу одоо банк санхүүгийн байгууллагууд эзэмшдэг. Ийм байгаад байгаа. За тэгэхээр ер нь бол одоо гол компанийн 20%-ийг эзэмшдэг. За гэхдээ Samsung-тай хамааралтай 18 компани одоо listed компани зөвхөн одоо солонгосын биржээр бүртгэлтэй байгаа хувьцаа нээлттэй арилж ялгадаг 18 компанитай. За тэгтэл одоо нөгөө 3 дугаар үеийн хүмүүс нь түрүү нөгөө хоёлаа ярьж байсан нөгөө татварын ингээл асар өндөр маргаан ингээл те. За гэтэл энэ нөгөө татвараа төлөөд одоо 3 дугаар үе дээр явж байгаа ч гэсэн солонгосын хамгийн одоо баялаг одоо баян гэж хэлэх үү wealthy баян тэг хөрөнгөтэй иргэдээ одоо 10 хүмүүсийн болохоор ер нь бол ихний биш ээж нь байгаа нэ одоо за тэгэнгүүтээ 3 хүүхэд нь одоо 3 дахь үе дээр явж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ дөрв маань дөрүүлээ эхний 10-т багтдаг. Тэгэхээр чи хичнээн тэрбумын юу төлсөн байгаа дөө лээ? Татвар нь болохоор 8.5 тэрбумын татвар төлсөн. 8.5 тэрбумын татварын дараагаас эхний 10%-ны 4-т нь байгаа тийм тий. Тий. За энэ болохоор ингэсэн байгаа. 18.5 тэрбумын хөрөнгө өв залгамжиж авсан. За тэгээд одоо бол энэ хүмүүс маань болохоор өв залгамжиж авсан хүмүүс маань болохоор
нөгөө нэг топ 10 хүмүүсийн дөрөвт нь бол багтдаг. За гэтээ нөгөө нэг топ 10 үнэлгээ гэдэг чинь компанийн үнэлгээнээс ингээд нэлээд хамаарад явж байгаа учраас за жишээлх юм бол одоо хамгийн том ах нь одоо Ли Жион гэдэг одоо Samsung Electronics-ийн chairman хийж байгаа ийм хүн байгаа. Том хүн гэсэн үг шүү дээ. Хоёр дахь үеийнхэн том хүн. За тэгэхээр энэ хүн маань болохоор Samsung биш Солонгосын одоо хамгийн баян эрхмийн нэгт бол яг өнөөдрийн байдлаар бол чагсаж байгаа. За ягаад тэгэхээр Samsung Electronics болон одоо бусад хамааралтай одоо технологийн компаниудын үнэлгээ бол одоо асар өндөрт одоо нөгөө хурдтай өсөж байгаа учраас за ийм байгаад байгаа. За тэгээд дараагийн нэг охин нь болохоор илүү одоо аялал жуулчлалын бизнес бөгөөд илүү одоо нөгөө дизайн тал руугаа төвлөрч гисэн. За тэгээд хамгийн бага охин нь болохоор нөгөө одоо family-гийн гол эзэмшиж байгаа Samsung S&T гэдэг компанийн chairman-ыг хийгээд явдаг ийм юутай тогтолцоотой. За тэгээд ер нь бол одоо нэлээд сонирхолтой юм гэх юм бол мэдээж Samsung-ийн одоо нөгөө менежментийн одоо бүтэн мэргэжлийн менежментийн баг ажиллаж байгаа. За түүнээс гадна одоо үүсгэн байгуулагчийн гэр бүл бол одоо болтол нөгөө контролинг эрхтэй бол байгаад байгаа, оролцоо өндөртэй байгаад байгаа гэдэг ийм асуудал бол нэлээд сонирхол татчихсан. За тэгээд ер нь бол одоо жишээлх юм бол хамгийн сүүлд гарсан Samsung-ийн Electronics-ийн нөгөө ажилч дээр нь бонус тараасан шүү дээ тий. Энэ болохоор менежментийн баг болон гэр бүлийн хоорондох одоо айгүй тийм том зөрчилдөөн болж исэн юм блэ. Shareholder-ууд болон одоо ажилчид хоорондын айгүй том зөрчилдөөн болсон. Энэ болохоор 2026 оны 5 сард Samsung Electronics-т ажиллаж байгаа ажилчин болгон тий. Ер нь Samsung-д ажиллаж байгаа 125 мянган хүн баг ажилт юм байл да тий. За тэгтэл дунджаар нэг одоо хамгийн бага нь бол одоо $4,000 бонус авсан гэж байгаа. За жишээлх юм бол за гэтэл өндөр нь $400,000. Тий. За тэгэхээр энэ нөгөө нэг өндөр нь гэхээр одоо жишээлх юм бол одоо илүү нөгөө чип дизайн дээр ч юм уу чипэн дээр ажиллаж байгаа тал нь тий. За тэгтэл одоо ТV болон гар утасны хэсэг дээр ажиллаж байгаа ажилч нь болохоор $4,000 бонус авсан байх нь л да тий. За тэгээд энэ одоо бонусын маргаан яаж авсан бэ гэхээр Samsung Electronics-ийн жилд хийж байгаа цэвэр ашигын 10.5% болохоор хувьцаагаар. За тэгээд нэмэх нь 1.5% болохоор кэшээр хүмүүс одоо ажилчдад бонус олгоно гэдэг ийм байдлаар. За гэтэл энэ нь болохоор нөгөө тухайн бизнес маань зөвхөн ингээд нөгөө тогтвортой байнгын байгаад байдаггүй. Эздээс ингээд асар хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд за тэгээд энэ нөгөө мөчлөгтэй айгүй өндөр үнийн мөчлөгтэй те одоо жишээлбэл бол дараагийн одоо өсөлт хөгжил рүүгээ ороход томоохон хэмжээний капитал зарцуулалт одоо инвестмент хийж дараагийн өсөлтөө авдаг. Тэгэхээр энэ бол ингээд боломжгүй маа гэдэг эздүүдийн зүгээс бол асар их том хэмжээний эсэргүүцэл ирж байсан. За гэхдээ эргээд одоо тухайн бизнесийг одоо ашигыг бий болгоход оролцож байгаа ажилчдад бол одоо энээс урамшууллаас бол одоо ашигаас хуваарлах ёстой гэдэг байдлаар за тэгэхээр бүр за хэдэн хүн блэ. За ер нь бол нийтдээ нэг 125 мянган хүн бол бонус авсан. Тэгэхээр гэсэн мөртлөө 125 мянган багада $4,000. Тэгээ багада $4,000. За хамгийн өндөр нь $400,000 бонус авсан гэдэг ийм юу байгаад байгаа. Маш сонирхолтой За байна. тэгээд ер нь бол одоо ийм хэмжээний компани болтлоо бол томорчихсон одоо 3 дугаар үе дээр явж байгаа бизнес байж таарж байгаа. За тэгэхээр л анхны үүсгэн байгуулагчийн өв залгамжлагч нар ч юм уу гэр бүл нь бол одоо компанид бол оролцоотой хэвээр байгаа. За гэхдээ энэ чинь нөгөө асар олон бизнес байгаа учраас тус бүрд нь бол менежментийн одоо нөгөө мэргэжлийн менежментийн одоо багууд бол удирдаад оролцоо явдаг. За тэгэхээр тухайн менежментийн багууд бол бас яг ялгаагүй бас одоо хувьцаагаар бонус, цэвэр ашигаас бонус гэдэг энэ системтэйгээр явдаг байгаа. За бүтцийн хувьд тийм байна тий. За одоо хоёулаа 8 дугаар сэдв инновац ба экосистем гэдэг үе орж ирж байна. За 2019 оноос одоо үе хүртэл яригдж байгаа. За 2019 оноос ахуулаад гар утасны зах зээл дээр бас нэг том инновац хийсэн. Нөгөө нэг л яриад байгаа дэлгэцний давуу талтай. Өөрсдөө технологийн шийдлийн давуу талыг ашигласан. За дэлхийд анх удаа хөгждөг утас буюу Galaxy Fold, Galaxy Flip гэдэг утаснуудыг гаргаж ирсэн. За энэ болохоор тухайн үед маш шинэлэг байсан л да. 2018 онд гарна гэж зарлж байгаад за тухайн үед дэлгэц нь эхний нэг 10-20 нуултан дээрээс эвдрээд байна гэдэг гомдол ирсэн болохоор юунаас яг аль биесний нээлттэй хойшлуулад 19 онд зарласан. За энэ болохоор хуимхад болохоор ингээд энгийн утас шиг, нэгт болохоор таблет шиг болж байгаа. За энэ одоо хямд үний өртгөр өрсөлдөж байгаа хятадын компаниуд болон за Apple бол маш том цогцолтыг үзүүлсэн. За зах зээл дээр болохоор Galaxy бас технологийн дэвшлэрээ бас хэрэглэгч том компани маа гэдэг нэр хүндийн том өсөлт байж чадсан. За хоёрдугаарт 5G сүлжээ
болон дид бүтц рүү орж ирсэн. За энэ болохоор Samsung S10 гэдэг утсан дээрээс S10 5G гэдгийг гаргаж ирсэн. Тэгэхээр бас анх удаага 5G сүлжээтэй холбогдох боломжтой утсыг танилцуулсан гэсэн үг. За тэгээд үүний араас нөө ковид үе эхэлж байгаа тийм 2020. За тэгэхээр хүн болгон хөл хорионд орчиж байгаа. За тухайн үед хүнд хэрэгтэй байсан юм бол гэр бүлээрээ үзэх боломжтой том зурагт. За тэгээд ажил хичээл хийх боломжтой компьютер болон таблет, өдөр тутамд ашиглах боломжтой гар утасны эрэлт өссөн. За тэнгуүтэл одоо бас үйл ажиллагаа явуулж байгаа нөгөө чипний эрэлт буураад байна шүү дээ. Дэлхийн нийт зогсчихж байгаа болохоор тэр энэ дэр бас өөрсдийнх нь баримталдаг маш том давуу тал буюу маш хурдан хөдөлгөөнийг хийгээд за хүмүүст хэрэгтэй байгаа тэр цахилгаан бараамуудыг ихээр үйлдвэрлэж эхэлсэн. За тэгээд Samsung Things буюу том экосистемийг бүрдүүлсэн байсан ковид үед том давуу тал болсон. За жишээ нь Apple-ыг авч үзэх юм бол Apple ч одоо нөгөө гэр ахуйн тоогд хөрөмж багтаа байгаа шүү дээ. Тэгэхээр экосистем болохоор тухайн зөвхөн чихвч за тэгээд эрүүл мэнд болон утас таблетаа хийнэх боломжтой байдаг бол Samsung нь хэрвээ Samsung-ийн экосистемд орсон бол гэрхийн бүх эд зүйлсийг хийнэх боломжтой болж байгаа. Агаржуулалтаа за тоог цахилгаанаа хөргөчөө, угаалгын машина, зурагтай гэх мэт маш олон зүйлсийг удирдах боломжтой. Нэмэлтээр эрүүл мэндийг хийнэх боломжтой гэдэг том экосистемийг бүрдүүлж чадсан болохоор тэр юуны ковидын үеийн том цохилтонд бол бэлэн байсан гэсэн үг. Тэгээд том үйлдвэрлэл болон хурдан маневр хийх чадвараар тэр үед гарч ирж чадсан байна. За тэгээд Galaxy AI нэвтрүүлэлт болон сүүлийн үед байгаль орчинд илүү хариуцлагатай байдлаар хандаж эхэлж байгаа. За энийг хийгээ явуулсан чинь ер нь бас их тийм сонирхолтой тоо гарсан л да. За одоо би чинь 2019-өөс 2025 оног яриад байгаа шүү дээ. Тэгэхээр манай зах зээлийн нэг том хандлага гарч ирсэн. Одоо жишээ нь анхлын хөрөнгө оруулалт хийж байгаа ч юм уу хүмүүс ашигт ажиллагаа суурьтай ч юм уу те ашигт ажиллагаа нь өндөр байгаа компани руу хөрөнгө оруулалтыг хийж зорж байгаа шүү дээ. Тэгэхэд Samsung 2022 онд орлогынхаа рекордыг эвдсэн. За энэ болохоор 230 тэрбум долларын орлого олоод 33 тэрбум долларын ашигтай ажилласан байгаа. Ингээд болох энэ үед Samsung хамгийн дээд борлуулалтаа хийсэн байхад юу нуус? Хувьцааны үнэ нуус. За тэгсэн мөртлөө 2023 онд болохоор 2008 оноос хойш хамгийн бага ашигтай ажиллагаатай байсан буюу 198 тэрбум долларын борлуулалт хийгээд за 5 тэрбум долларын юутай ашигтай ажилласан. Өмнө 38 тэрбум 33 тэрбум ашигтай ажиллаж байхад хувьцааны үнэ буурсан. Харин нөгөө талдаа 5 тэрбумын ашигтай ажиллах үед нь хувьцааны үнэ өссөн. За энэ болохоор хүмүүс 22 онд болохоор за Samsung-ыг ер нь зах зээл жоохон эвгүй байгаад байна. Унж магадгүй гэсэн хандлагатай байсан болохоор тийм хичнээн өндөр ашигтай ажиллагаатай гарсан мөртлөө хувьцаанд буурсан байгаа. 2023 онд за 24 оноос зах зээл сэрэг нь нэмэлтээр нөгөө AI-ууд санал болгож эхэлсэн тийм 23 онд за энэ зах зээл дээр Samsung том тоглогч болох боломжтой болохоор өнөөдрийн баг дүнтэй те ашигт ажиллагаа хамаагүй ирээдүйд өсөх боломжтой гэдэг ирээдүйн гэн харсан хөрөнгө оруулалтууд нэмэгдсэн болохоор буцаад хувьцааны ханш нь дээш нэ өссөн байгаа тахна. Тэгэхээр зөвхөн өнөөдрийн борлуулалт ч юм уу те биш тухайн компани ирээдүйдээ их хөрөнгө оруулалт хийж байгаа. За зах зээл нь ямар хүлээлттэй байгаас хамаарат хөрөнгө оруулалт их нь бас нэг давуу тал гэдэг нь харагдаж байна те энэ дээрээс. За бүр яг юу болоод хэлсэн шүү те. За тэгэхээр дараах хэсэг рүү орох байлаа. За дараагийн хэсэг маань болохоор ер нь бол одоо нөгөө Samsung бол одоо Solongos-ийн эдийн засгт үзүүлж байгаа нөлөөлөл асар өндөрөө гэдэг ийм хэсэг байгаа. За тэгэхээр энэ дээр болохоор мэдээж нөгөө яг энэ нөгөө өндөр нөлөөлөлтөй байгаагаа хэсэг нь бол мэдээж нөгөө засгийн газраас нь айгүйх дэмжлэгтэй энэ бизнесүүд боссон. За нөгөө талаас гэх юм бол тэр дэмжлэгийг ч гэсэн одоо илүү ингээд нөгөө өргөнөөр одоо жишээлбэл 60 оноос 2024 он болтол Solongos-ийн эдийн засаг нийтдээ нэг 475 дахин өссөн бол одоо Samsung-ийн өөрийнх нь борлуулалт өөрөө нэг 8500 дахин ботл өсчихсөн. За өнөөдөр Solongos дэлхий дээр эдийн засгаар нэг 12-т чигсэж байгаа бол Samsung зөвхөн electronics нь одоо зах зээлийн үнэлгээгээр нь бол дэлхийд одоо 12-т бас чигсэж байгаа. За тэгэхээр нэлээд том гэсэн үг тийм. За 60 онд бол өмнө Solongos-ийн эдийн засаг одоо нэг 3.9 их 80-д одоо тэрбум долларын одоо үнэлгээтэй байсан. За одоо дотоодын нэр бүтээгдэхүүнтэй шүү дээ. За тэгэхээр 2025 онд бол нэг 1.9 их 80-д одоо болтлоо ингээд өсчихсөн байгаа даа.
За тэгтэл одоо Samsung-ийн өнөөдрийн байдлаар одоо нэг эдийн засгийнхаа одоо хувь жинд эзэлж байгаа тийм одоо нийт бүтээгдэхүүнтэй харьцуулаад жишээлбэл жилийн борлуулалтыг харьцуулах юм бол нэг нийт одоо эдийн засгийнхаа нэг 12%-ийг бол эзэлж байгаа. Одоо тэгэхээр ер нь л нэг 12 гэсэн тоног төрөөд байгаа шүү дээ. Тэгээ Солонгос 12-д байгаа, Samsung бас 12-д байгаа. Samsung Солонгосын эдийн засгийнхаа 12%-ийг эзэлж байгаа гэдэг. Тэгэхээр бол ер нь бол нэлээд том жинтэй тоглогч. Тэгэхээр Солонгосын одоо маркетинг индекс ч гэсэн одоо Samsung-ын компаниудтай айгүй хамааралтайгаар ингээд юутай хөдөлгөөн айгүй өндөртэй хамааралтай хөдөлгөөн айгүй өндөртэй байдаг. За тэгээд бас нэг жоохон одоо нэг 12-т байгаа эсвэл одоо Samsung-ын үнэлгээ ингээд хараад үзэх юм бол одоо Монголын эдийн засгаас жишээлбэл Samsung-ын өнөөдрийн байгаа үнэлгээ 200 Samsung-ийн жилийн борлуулалт нь одоо 234 тэрбум доллар гэж байна шүү дээ. За энэ маань болохоор одоо Монгол улсын эдийн засгаас бараг 9.5 дахин том одоо дотоодын нийт бүтээгдэхүүнээс зөвхөн борлуулалт. Тийм борлуулалт нь. Тэгэхээр ер нь бол одоо нөгөө том компани гарч ирснээрээ тухайн улсын эдийн засгийг яаж пүүш хийдэг үү те. За энэ нь өөрөө буцаагаад иргэдийн амьдралд ямар чухал нөлөөтэй байдг үү гэдэг түрүүн хоёлаа нөгөө зөвхөн одоо 125 мянган ажилчид нь Солонгост ажиллаж байгаа Samsung-ийн ажилчид олгосон бонусыг ярьлаа шүү дээ. Энд чинь өөрөө 400-аас 400 мянган долларын одоо нөгөө нэг хүнд ирж байгаа нь ийм одоо ренжтэйгээр ингэж ирсэн. За тэгэхээр одоо Samsung-ийн Солонгосын улсад одоо эдийн засгт нь үзүүлж байгаа нөлөө бол асар өндөр. За тэгэхээр энэний хамаарал бол одоо зүгээр шууд тоо утгаараа бол 12%. За гэхдээ цаашаа ингээд нөгөө далд утгаараа бол 12-аас ч илүү өндөр одоо нөлөөтэй байдгаа гэж үздэг. За тэгэхээр бол одоо томоохон компани. За гэхдээ энэ чинь нөгөө Солонгос улс чинь ганцхан Samsung байгаад байгаа биш шүү дээ тий. Асар олон ингээд нөгөө нэг Chobol юу лээ Chibol family чинь гэхэд нэг 6 family байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр эднэрийн ингээд нөгөө томоохон одоо conglomerate group компаниуд нь эдийн засгаа одоо яаж дээш нь өсгөдгөө гэдгийг бас нэлээд том жишээ нь бол байж чадж байгаа. Тэгэхээр одоо бас ингээд би нөгөө өмнө хийжсэн Вьетнамын подкастн дээрээс аваад үзэхэд одоо Samsung болохоор зөвхөн бас юу юм байна л да. Өөрсдийнхөө эдийн засгт маш том өргөж үзүүлж шүү дээ. Тэгэхэд Зүүн Өмнөд Азийн Вьетнамд бас маш том нөлөөтэй байгаад байдаг. За нөгөө эдийн үйлдвэрлэл болон ерөнхийдөө нийт үйлдвэрлэл нь Зүүн Өмнөд Азид бас байгаад байгаа шүү дээ. Тэнгүүтэл Вьетнамын болохоор нийт экспортын 13%-ийг Samsung бүрдүүлдэг. Тийм нөгөө Samsung-ийн одоо нөгөө үйлдвэрлэл бас мөн эдийн засгийн 13%-т нь Samsung шууд холбоотой. Тэгэхээр Samsung-ийн одоо ашигт ажиллагаа буурах ч юм уу Samsung эвгүй байдалд орох нь болохоор зөвхөн өмнөд Солонгосын асуудал биш бүр Азийн хэмжээний асуудал болсон байгаа байхгүй. Тэгэхээр 101 сая хүн амтай улсын 13%-д нь Samsung бас оролцсноо гэдэг чинь болохоор маш том компани болсноос нэгээр харагдчих тийм. Одоо жишээлбэл яг Samsung-ийн өсөлт чинь жишээлбэл нөгөө түрүүн хоёлын ярьсан SK Hynix-ийн өсөлт чинь бол яг одоо Samsung-ийн одоо мөрөөрл явж байгаа л асуудал шүү дээ. Тэд нар ч одоо нөгөө advanced chip үйлдвэрлэл, advanced memory chip үйлдвэрлэлээрээ одоо явж байгаа компани шүү дээ. За гэтэл яг энэ мөр замыг өөрөө одоо Samsung-ийн энэ одоо R&D энийг ингээд дагсан экосистем ингээд бий болгож байна гэж хараад байгаа юм билээ л дээ. За тэгэхээр нэг томоохон компани бол зөвхөн тэр өөрөө ингээд нөгөө тэр family-г байхаас гадна эдийн засгт нөгөө талаасаа дагсан экосистем нь өөрөө ингээд бас асар их хэмжээний нөлөөтэй байдгаа гэдэг зүйл байна. Хэр том нөлөө үзүүлж чадах вэ харагч тий. Одоо жишээлбэл Азаас 3 дахь одоо нэг их найдын үнэлгээтэй компани Солонгосоос гарчлаа шүү дээ тий. Одоо эхний хоёр нь бол нэг нь Тайванаас байсан, нэг нь Солонгосоос байсан. Тэгсэн чинь 3 дахь одоо нэг их найдаас дээшээ үнэлгээтэй компани Солонгосоос дахиад араас нь гараад ирж байгаа байхгүй. За тэгэхээр энэний зам мөрийг нь яг ялгаагүй л Samsung-ын тэр нөгөө R&D бөгөөд тэр одоо бусад экосистем бол бүрдүүлцээл гэж хараад байгаа юм л та. Тийм байна тий. За хоёулагийн цаг ерөнхийдөө бас нэлээд тавьж болсон байна. За тэгэхээр хамгийн хоёулаа бацчээ тий. За чиний базаад дөрөвгөө оръё. За. Одоо ерөнхийдөө 2025 оноос ахуулаад за ирээдүйд ерөнхийдөө Samsung-д ямар боломжууд байгаа вэ гэдгийг би ерөнхийдөө тавьчаар гэж бодож байна. За одоогийн нөхцөл байдлыг аваад үзэх юм бол за Samsung болохоор чип санахой, за гар утас гэр ахуйн төхөөрөмж, за Samsung Display болон Harman гэсэн юм дөрвөн салбарт Samsung Electronics үйл ажиллагаа явуулж байгаа. За энэ тусдаа болохоор чип нь болохоор мэдээж түрүү ярьсан дэлхийн томоохон чип үйлдвэрлэгчтэй. Тэгээ гар утас Display, Harman болохоор автомашины ерөнхийдөө дижитал бүхийг дуу хөгжмөнд ерөөдөө зориулагдсан юм юу байгаа байхгүй. Дэлхийн Германы болон Европын Солонгосын томоохон автомашинуудын бүхүүгийн ерөөдөө доторх үйл ажиллагааг хариуцдаг гэсэн үг. Иймэрхүү дөрвөн чиглэлд авч явж байна. За тэгээд цаашдаа хэрэгжүүлж байгаа бодлого болохоор гар утсанд болон электроник хөрөмж дээр одоо төвлөрөхөөс илүүтэйгээр чипэн дээрээ төвлөрч эхэлж байгаа. За энэ нь болохоор
одоогоор авч үзэх юм бол хагас дамжуулагчийн нийт орлогоор болохоор дэлхийд 2 дахь одоо байна л да. За тэгээд санах хойн хагас дамжуулагчаар болохоор дэлхийн тэргүүлэгч игнэнд. За тэгээд өргөн зурвсын санах хойн дээр болохоор SK Hynix ерөнхийдөө гүйцэтгэж эхэлж байгаа. Сая ярьсан нөө их найдын үнэлгээг авсан компанид те. За тэгээд яг нийт одоо нөө захиалах чипний үйлдвэрд болохоор TSMC-ийн араас явж байгаа. Гэхдээ ард нь байгаа юм шиг харагдаж байгаа боловч бас нэлээд хол тасархай. Нөгөөх нь одоо зах зээлээ 70% хангаж байгаа бол энэ нэг 7% ч юм уу хангаж байгаа тий. Тэгэхээр бүр нэлээд зөрүүтэй байгаа. Тийм. Тэгэхээр Samsung-д байгаа юу болохоор одоо бүх төрлийн захиалах чипийг үйлдвэрлэж чадчихээн тий. Өргөн зурвсын чипийг үйлдвэрлэж чадчихээн, санах хойн чипийг үйлдвэрлэж чадчихээн. За тэгэхээр ирээдүйд маш том боломж байгаа гэж харж байгаа. Жишээ нь одоо TSMC-г болохоор Apple болон AMD, Nvidia байгаадсан шүү дээ тий. Тэгвэл Samsung-д болохоор Tesla, Google, Amazon гэмт маш олон харилцагчдын юу байгаа, боломж байгаа. Тэгэхээр одоо нэг foundry буюу захиалах чип дээр нэмэлтээр боломжууд гаргаж ирэх. За хит хол тасарсан байгаа юм шиг харагдаад байгаа боловч Samsung-д бас бодсон бодол бий гэдэг шиг нэг 3 нанометр, 2 нанометрийн чипүүдийн үйлдвэрлэлээр том хөрөнгө оруулалт их боломж байгаад байгаа тийм. Яг тэгвэл өөрөө том экосистем, өөрөө том хөрөнгөтэй компани байгаа болохоор. Тэгэхээр энэ том хөрөнгө оруулалтууд одоогийн хөгжүүлэгдэж байгаа чипийн зах зээл дээр болон өөрсдийнх нь хийж байгаа үйл ажиллагаанууд өөрсөнд нь илүү том давуу талыг олох боломжийг үүсгэж байгаа гэж ерөнхийдөө харж байгаа. За тэгвэл ер нь бол боломж стил байсаар байгаа тийм. Samsung-д бол боломж байсаар. Түрүүн хоёлаа бас ярьсанчлаа. Samsung-ийн хувьд одоо нөгөө бусад компанитай ч юм уу ингээд өрсөлдөөн дээр бас зарим талаараа бол ингээд нөгөө нэлээ ялагдчихж байгаа. За жишээлх юм бол одоо нөгөө Samsung Electronics одоо жилийн 230 тэрбумын одоо борлуулалт хийдэг ч гэсэн. За цэвэр ашиг нь бол нэг 31 тэрбум одоо цэвэр ашиг гэдэг. За гэтэл нөгөө SK Hynix болохоор одоо 60 тэрбумын борлуулалт хийгээд за тэрнээсээ дахиад 30 тэрбумын одоо цэвэр ашигтай 50% маржинтай байгаад байгаа байхгүй. За гэтэл Apple-ийн хувьд болохоор 400 тэрбумын борлуулалт хийнгүүтээ нэг 112 тэрбумын одоо цэвэр ашигтай ч юм үлдээд байгаа даа гэсэн. TSMC бол бүр арай өөртөө 112 тэрбумын борлуулалт хийгээд за нэг 55 тэрбумын одоо нэг цэвэр ашигтай үлдээд байгаа. За гэтэл энэ дээр одоо нөгөө эзэдүүдийн хувьд ч юм уу ерөн шинжээчдийн хувьд бас ямар маргаанууд ингээд дэгдэж байна гэхээр за Samsung-ийн сайн нөгөө ажилчтай олгож байгаа энэ одоо бонус урамшуулна шүү дээ. Энэ болохоор за хэдэн он болтлоо бүр нэлээ өргөн байсан 10 жилийн одоо цаашид үргэлжлэх юм гэрээтэй байлоо. Одоо үйлдвэрчний эвлэлээс хийсэн гэрээ. За тэгэхээр нэгэнтээ одоо жишээлбэл бол технологийн бизнес бол дараа үеийнхээ одоо технологи дээр хөрөнгө оруулалт хийж одоо судалгаа шинжилгээнд за үйлдвэрлэлийн үргэлжлэлтэнд одоо хоёул нөгөө TSMC-г ярьж байхад бол одоо дотоодоос хийж байгаа cash generate буюу дараагийнхаа одоо бизнесийн үргэлжлэлтээр хийж байгаа өөрийн бий болгож байгаа орлого бол айгүй өндөртэй байна. Бэлэн мөнгөний урсгал айгүй өндөртэй байна гэж үзчихсэн шүү дээ. За гэтэл яг Samsung-ийн хувьд одоо electronics-ийн хувьд шүү дээ. Одоо хийж байгаа цэвэр ашиг нь бол тийм одоо бас нөгөө өрсөлдөгч нартай харьцуулахад хангалттай өндөр биш. За гэтээ энэчнээсээ одоо нөгөө бонус систем нь бас нэлээд өндөр. За тэгэхээр дараагийн одоо бизнесийн өсөлт хөгжил рүүгээ хийж байгаа хөрөнгө оруулалт нь ингээд бас одоо өрсөлдөгч нароос харьцуулах юм бол арай сул болчиход байна шүү дээ. За тэгэхээр энэ бол нөгөө хурдын сааруулж байгаа хэсэг юм а гэдэг шинжээчдийн зүгээс л тэгж харж байна. Бас нэг сул тал ажиллах хэсэг байна тий. За тэгээд ийм компани ингээд үйл ажиллагаагаа явуулаад байж гэн тий. Гайхалтай төвхтэй. Тий гайхалтай. Том салбарт үйл ажиллагаа явуулж байгаа. За тэгээд магадгүй сонсогч нар маань бас энийг хувьцаа талаас нь дэлгэрэнгүй судлаад одоо хувьцааных нь үн ямар үнэлгээтэй байна. За магадгүй энэ AI чипний тий AI одоо хиймэл оюун ухааны энэ давалгаа маань одоо Samsung-д ямар эерэг нөлөө болох вэ? За магадгүй жишээлбэл Samsung өнөөдөр стил дэлхийн хамгийн үнцэнтэй брендээ 5-т чигсэж байгаа. Дэлхийн одоо номер 1 одоо электрон бараа үйлдвэрлэгч TV-гээрээ бүр номер 1 болчихсон явж байгаа тий 19 жилийн бүр доминант тий бүр за тэгэхээр ийм компани хувьцаан дээр нь бас таад манд дэлгэрэнгүй судалгаа хийгээд оруулъя гэд үзье гэх юм бол манай компани бас судалгаа шинжилгээний багтай бол холбогдоод дэлгэрэнгүй мэдээлэл аваад тий хөрөнгө оруулалтын дээр зөвлөгөө мэдээлэл бол авах боломжтой байгаа. За тэгээд бас нэмэлтээр хэлэхэд бит хоёрын одоо энэ тогтмол хийж байгаа подкастын ард зөвхөн бит хоёр судалгаа шинжилгээхээс илүүтэйгээр Apex-ийн хөрөнгө оруулалтын зөвлөх шинжээчд маань давхар судалгаа шинжилгээнүүд хийгээд энэ мэдээллийг арталт маань бас бэлдээд байж байгаа тий. Тэгэхээр тэр хөрөнгө оруулалтын шинжээчдийн маань тогтмол хийж байгаа судалгаа шинжилгээг цаг алдалгүй авах гэсэн юм бол Apex Traders community group-т нэгдээд дэлхийн том компаниудын судалгаа шинжилгээг тогтмол аваад явах боломжтой шүү гэж бас хэлмээр байна тий. За тийм. За баярлаа. За төгсөгч үү. Тэгээ. Өнөөдөр бид хоёр дэлхийн технологийн шилдэг компани Азийн гайхамшигт компани болох Samsung-ийн талаар ярилцлаа. Ингээд ээлжид Brand Lab podcast-ийн
дугаар байлаа. Дараагийн дугаараар эргэн уулзцгаая. Биднийг дэмжиж subscribe хийгээрэй.